Рекорд хийчлээ. Байна. За сайн байцгаана уу хүүхдүүдээ. За намайг Булган сайхан гэдэг. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн физикийн тэнхимийн ахлах багш. За тэгээд өнөөдөр би та нартай эсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэхэд тусламж олох зорилгоор молекул физикээр хичээлийг орно. За тэгээд молекул физикийн хичээлээр бид нар молекул кинетик онол гэж юу вэ? Тэ? Молекул физик юу судалдгийг? Тэгээд идеал хий гэж юу юм? Идеал хийг ямар тэгштэглээр тооцоолдгийг? За хийд учруулж байгаа дарга температурыг хэрхэн олох вэ? Хий одоо савн дотор хөдлөхөөрөө ямар хөдөлгөөнийг хийж ямар даралт учруулдаг вэ? За энэ талаар авч үзнэ. За тэгээд энийг онлоо жишээ бодлого дээр ярилцах юм аа. За тэгвэл одоо молекул физик өөрөө юуг судалт юм бэ гэхээр аливаа биеийг бүрдүүлж байгаа одоо биеийн дотоод тогтоц, биеийг бүрдүүлж байгаа бөөмсийн хөдөлгөөний шинж төрх. За тэр бөөм ямар хурдтай яаж хөдөлж байгаа юм бэ те? За тэр бодисыг бүрдүүлж байгаа бөөмүүд хоорондоо хэрхэн харилцан үйлчлэлцдэг вэ? За гэдэг талаар судална. За ерөнхийдөө аливаа бие бол тасралтгүй эмх замраагүй хөдөлгөөнд оршиж идэг. За тэр биеийг бүрдүүлж байгаа атом молекулууд хоорондоо таталцах болон түлхэлцэх хэлбэрээр харилцан үйлчлэлцэж идэг. За тэгвэл энэ харилцан үйлчлэлцэл болон молекулуудын хөдөлгөөний хурдаасаа хамаарат температураасаа шалтгаалаад биеийн хатуу төлөвт байх уу, шингэн төлөвт байх уу, хий байх уу гэдэг нь шалтгаалдаг. За ингээд хатуу төлөвт байхдаа бие бол кристалл бүтцтэй байдаг. PPT-ийг харагдахгүй байгаа мó? Харагдаж байна уу манайхаа? Харагдаж байна авч. За. Уянга PPT-ийг харагдаж байгаа мó? Харагдаж байна. Харагдаж байна. Дахиад нэг шеэрдээд өгөөч гэж. Харагдаж байна даа. Харагдаж байна уу те? За. За тэгвэл одоо хатуу бие гэж ямар биеийг хэлдэг вэ гэхээр молекулууд нь зүү тогтолтой байрладаг. Молекулууд нь торынхоо зангилааднаар зөвхөн бага хэмжээний хэлбэлзэх хөдөлгөөн хийдэг. Ийм оронд торд бүтцтэй биеийг хатуу бие гэж хэлнэ. Хатуу биеийг бие молекулууд хоорондоо маш хүчтэй харилцан үйлчлэлцэн. Молекулуудынх нь хөдөлгөөн бол маш бага байна. За тэгвэл одоо шингэн бол хатуу биеэс ямар ялгаатай вэ гэхээр молекулууд нь хурдтай болно. За яагаад вэ гэхээр температур ихсэж байгаа учраас хурд нь их болох ёстой. За ингээд хурд нь ихсгээрээ молекулууд бол яг уу гэхээр ийм орон торынхоо зангилаан дээр байхаа болно. За ингээд торынхоо зангилаанаас хөдлөөд ийм хатуу биеийн хэлбэр дүрс эвдэрнэ. Ингээд хатуу биеийн хэлбэр дүрс эвдэрснээр шингэн хэлбэр шилжээд шингэн бол оршин байгаа савныхаа
аясаар хэлбэр дүрсээ өөрчилж идэг. За ингээд шингэн халаах тусам температур нь нэгснэ. Шингэний молекулуудын хоорондох зай холдоно. За холдохоор харилцан үйлчлэлцэл нь багтана. Ингээ харилцан үйлчлэлцэл нь багасаад их хурдтай болсон молекулууд шингэний гадаргаас тасрахыг бид нар хийн төлөвт шилжлээ гэж хэлдэг. За ингэж бодис оршин байгаа температураас хамаарат хатуу шингэн хий плазм гэсэн ийм төлөвүүдэд оршин байдаг. За тэгвэл температур нь нэгсэх тусам хий болж шингэрнэ, хий болно гэсэн үг тийм. Харилцан үйлчлэлцэл нь бол ихсэх тусам хатуу бий болно гэсэн үг. Молекулуудын харилцан үйлчлэлцэл ихсээд хоорондоо ойртоод хөдөлгөөн нь удаашрах тусмаа хатуу бий төлөвт шилжнэ гэсэн үг. За тэгэхээр хатуу шингэн хий гэсэн юм 3 төлөв бодист байдаг бахан тий. За тэгвэл энэ 3 төлөвөөс хамгийн хялбар төлөв нь бол хийн төлөв юм. За тэгвэл хий дотор байгаа молекулууд бодит хийн хувьд бол энэ молекулууд хоорондоо харилцан үйлчлэлцэн. Энэ молекулууд өөрийн гэсэн шугамын хэмжээтэй гэж үздэг. За тэгвэл бодит хийнээс идеал хийн ямар ялгаатай вэ гэхээр энэ бодит хийн идеал хийн молекулууд бол цэг шиг гэж үзнэ. Цэг шиг гэж үздэг бол энэ молекул бол радиусгүй, эзэлхүүнгүй гэж үзэж байгаа гэсэн үг. За тэгээд энэ идеал хийн молекулууд хоорондоо харилцан үйлчлэлцлийн потенциал энерги гэж байхгүй. Зөвхөн молекулуудын хөдөлгөөний кинетик энергийг л авч үздэг. За ингэж молекулууд нь хоорондоо харилцан үйлчлэлцэхгүй цэг шиг байх ийм хийг идеал хий гэж хэлнэ. За тэгвэл идеал хийн хувьд гол одоо бодисын шинж төлөвийг тодорхойлагч 3 хэмжигдэхүүн байгаа. Даралт, эзэлхүүн, температур гэсэн. Тэгэхээр даралт гэдэг бол тухайн молекулын оршин байгаа савныхаа хананд учруулж байгаа хүчээр тодорхойлогдно. За температур гэдэг нь бол биеийн хэр халуун хүйтэн байгаа юм бэ гэдгийг хэмждэг хэмжүүр болно. Хатуу биеийн эзэлхүүн гэдэг бол түүний хэлбэрт дүрс нь одоо геометрийн зөв хэлбэр дүрстэй байвал геометрийн зөв хэлбэр дүрстэй байх юм бол хатуу бие бол тэр геометрик дүрсийнх нь эзэлхүүн нь тодорхойлогдно. Шингэн болохоор оршин байгаа савныхаа аясаар хэлбэр дүрсээ өөрчилж идэг. Тэгэхээр савных нь эзэлхүүнээр савн дотроо ямар өндөрт оршиж ийн вэ гэдгээр шингэний эзэлхүүнийг тодорхойлж болно. Харин хийн хувьд эзэлхүүн нь хий бол оршин байгаа саваа заавал дүүргэж идэг гэж үздэг. Одоо тэгвэл бидний ингээд амьдарж байгаа өрөө тасалгаа байвал тэр өрөө тасалгааг байгаа эзэлхүүнээр тэнд байгаа хийн эзэлхүүн тодорхойлогдно гэсэн үг. За тэгвэл одоо эндээс цөмөрөө температур гэдгийг яаж тодорхойлдог вэ гэдгийг авч үзье. Тэгвэл одоо ус хөлтөхөөрөө мөс болно. За усны хүлдэг температур бол 0 градус Цельс. Ус буцалгаараа уур болно тий. Буцлах температур нь 100 градус Цельс. Тэгвэл одоо термометрийн хуваар дээр хүлдэг температур дээр 0-ыг тэмдэглээд за ингээд ахиулсаар байгаад усны буцлах температур дээр 100-г тэмдэглээд тэр хуваараа 100 хуваачих юм бол тэр бол температурыг хэмждэг багж буюу термометр болж хувирна гэсэн үг. За ингээд термометрийг бол яадаг вэ гэхээр ийм 100 хуваартай шугамн дээр тэлдэг мөнгөн усаар хийдэг. Тэгээд энэ марийнхан гафлер хоолоогоор мөнгөн усны төвшин халгаараа тэлэгтээр үндэслэж хийсэн тэр багжийг термометр гэж хэлдэг. За тэгээд термометр бол энэ ягаад миний ширийг авчиад байгаа юм бол болохгүй байгаа юм уу тий? Харагдахгүй байгаа юм уу? Харагдахгүй шүү. Дэлгэц хармаар байна.
За тэгэхээр температурыг хэмждэг олон янзын нэгж Багшаа, байдаг. дэлгэж За тэрнээс харагдахгүй бол шүү. яах вэ гэхээр Багшаа таны дэлгэж харагдахгүй байна. Цельс гэж байгаа, Цельсийн хуваар гэж байгаа, Кельвины хуваар гэж байгаа. За тэгээд Фаренгейтээр бол хэмждэг байгаа тий. За Цельсийн хуваар бол яах вэ гэхээр 0-оос 100 градус Цельс гэж хэмжигдчихэж байна тий. За тэгвэл Цельсийн хуваарийг Кельвины хуваар болгохын тулд 273-ыг нэмж өгдөг тий. Тэгвэл энэ Кельвины температур гэдэг нь юу юм бэ гэхээр аливаа бодис усч биш, шингэнч биш, хийч биш байх тэр төлөвийг бол яах вэ гэхээр критик төлөв гэж хэлдэг. Яг тэр критик төлөвийн үеийн температурыг бол одоо юу гэхээр Кельвины температур гэж байгаа. За тэгэхээр 0 градус Цельс бол 273 градус Кельвинтэй тэнцүү гэсэн үг. Харин 0 градус Кельвин гэдэг бол хасах 273 градус Цельстэй тэнцүү байна. Уянга энэ шээр нь харагдахгүй юм уу? Харагдаж Яагаад байна. энэ хүүхдүүд харагдахгүй байна гэдэг юм бол? Багшаа Харагдаж байна. Харагдаж байна уу тий? За. Окей. За. слайдаа нөгөө өөрөө удирдах болоод байгаа болохоор солиод байна. За тэгээд Цельсийн хуваарийг Фаренгейтийн хуваар болгохын тулд Цельсийн хуваарийг 1.8-аар үржүүлээд 32-ыг нэмж өгнө. За ингэж температурыг бол Цельсээр, Кельвинээр тэгээ Фаренгейтээр бол хэмжиж байгаа. За дараа нь дард. За аливаа хим молекулууд ингээд оршин байгаа саваа дандаа дүүргэж идэг гэсэн тий. За тэгээд энэ хичээл бол дараа нь хадгалагдана шүү. За ингээд савныхаа хананд учруулж байгаа хим молекулын савныхаа хананд учруулж байгаа хүчийг бол даралт гэж хэлдэг. За тэгэхээр нэгж талбайд үйлчлэх хүчийг даралт гэх нь байна. За ингээд савны хананд учруулах дундаж хүч буюу хийн даралтыг олж болдог. За анхийн тулд яах вэ гэхээр за нэг юм хаашаа Д гэсэн одоо ийм хэмжээстэй хавтгай байна гэж бодъё. Энэ хавтгай дээр дарж байгаа хүч нь F гэж бодъё. За тэгвэл нэгж талбайд үйлчлэх хүчийг юу гэж байгаа вэ гэхээр даралт гэж байгаа тий. За ингээд савны ханыг очиж мөргөхдөө нэг молекул M0-ыг хуваах нь M0B квадратыг хуваах нь 2 гэсэн кинетик энергитэйгээр очиж мөргөнө гэсэн үг. Тэгээ энэ нэг молекулын энерги юм бол энийг нийт молекулын тоогоор үржүүлээд өгчхөөр нийт учруулах одоо дарах хүч буюу энерги хэмжээ гарна. За тэгээд эндээс бодоод үзэхээр N-ийг үржих нь M0B квадрат буюу жижиг n гэдэг бол нэгж эзлэхүнд ноогдох молекулын тоо. За нэгж эзлэхүнд ноогдох молекулын тоог концентрац гэж нэрлэдэг. За концентрацийг бол энэ жижиг n-ээр тэмдэглэж байгаа. За M0 гэдэг бол нэг молекулын масс, B квадрат гэдэг нь молекулуудын хөдөлгөөний дундаж квадрат хурд. За нэг молекул дунджаар ийм хурдтай байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ хий дотор бол асар олон молекул байгаа. Тэгээ тэр асар олон молекулын тухай бид нар ярихдаа нэг молекулын хурд гэж ярьж чадахгүй.
Нэг молекулын хувьд ногж байгаа дундаж хурд, нэг молекулын дундаж энерги гэх мэтлэн дандаа дундаж утгуудын тухай ярина. За нийт энерги E гэх юм бол E-г нийт молекулын тоонд хуваахаар нэг молекулд ногдох энерги гарах ёстой. Тэгвэл нэг молекулын давших хөдөлгөөний дундаж кинетик энерги гэдэг бол молекулын массыг дундаж квадрат хурдаар үржүүлээд 2 туваасантай тэнцүү. За тэгвэл энэ энергийг температураар илэрхийлэх юм бол 2.3 kT тэнцүү байдаг. Температур гэдэг бол тэгвэл нөгөө талаас кинетик энергийн хэмжүүр болж өгдөг гэсэн үг. За энэ хоёрыг тэнцвүүлэхээр эндээсээ тэгвэл цөмөрөө энд байгаа m0 үржих нь b квадратыг 2 туваачих. Тэгээд 2-оор үржүүлээд өгчээ. За тоог тэгэхээр нэг тоогоор үржүүлээд тэр тоондоо хувааж өгч болдог тий. Тэгчих юм бол энэ дээр m0 үржих нь b квадратыг хуваах нь 2 буюу энэ кинетик энерги болчихно. Нэг молекулын кинетик энерги 2.3 kT гэдгээ орлуулчих юм бол 2 2-тэй 3 3-тай урагдаад эндээс nkt гэдэг энэ тэгштгэл гарч ирнэ. За энэ бол нэг молекулд харгалзах хэмжигдэхүүнийг одоо даралт буюу хэд бүхэд нь харгалзах макро хэмжигдэхүүнийг хооронд нь холбосон. За энэ тэгштгэл гарч ирж байгаа буюу хийн макро хэмжигдэхүүн гэж юу хэлдэг юм бэ гэхээр даралт эзлэхүүн температурыг хэлдэг. Даралт эзлэхүүн температурыг молекулын масс, молекулын хурд гэх мэтлэн ийм микро параметруудтай холбож өгдөг тэгшгэлийг идеалхийн кинетик онолын үндсэн тэгштгэл гэж нэрлэдэг. За энэ тэгштгэл бол P тэнцүү nkt. N нь болохоор концентрац гэдэг бол нэгж эзлэхүүнд ногдох молекулын тоо. За энэ байна гэсэн үг. За тэгэхээр хэрвээ биеийн температур абсолют тэг төрчих юм бол 2.3 kT гэдэг энэ Т-ийн оронд Т-ийг тавихаар тэг болчихно тий. Кинетик энерги тэг болно буюу молекулууд бүр огт хөдөлгөөнгүй болно. Молекулуудын хөдөлгөөн зогсно. Энэ үед энэ 0 градус Кельвин гэдэг температурыг мөхлийн температур гэж хэлдэг. Аливаа биеийг бүрдүүлж байгаа атом молекулын хөдөлгөөн хүртэл зогсноо гэсэн үг. За тэгвэл одоо хийн даралт нь өндрийн дагуу өөрчлөгдөж идэг. За ингээд өндрийн дагуу өөрчлөгдөхийг тооцоолж гаргасан. За энэ томьёог болохоор барометрийн томьёо гэж нэрлэдэг. За агаарын даралтыг хэмждэг багжийг барометр гэнэ. За өндрөөс хамаарат H хэрвээ өндөр нь тэгтэй тэнцүү байвал даралт нь P0 байна. За ингээд өндөр болох тусам агаарын даралт бол буурдаг байгаа. Тэгэхээр одоо өндөр уул дээр бол жишээ нь агаарын даралт бол буурах учраас ус жишээ нь 100 градус Цельсиус биш одоо 80 градус Цельсиус буцлаад эхэлнэ гэсэн үг. Тэгээд тэр буцсан ус руу одоо махыг хийгээд чанахаар мах нь болохгүй мөртлөө ус нь буцлаад байдаг. Яагаад тэгэхээр өндөр дээр даралт бага учраас бага температурт ус буцлаад тэр бага температур нь махыг болгож хүчрэхгүй байгаа гэсэн үг. За тэгэхээр ингэж атмосферийн даралт өндрөөс хамааран буурах хуулийг барометрийн хууль гэнэ. Энэ томьёог барометрийн томьёо гэж нэрлэдэг. За энэ томьёонд хэрэглэгдэж байгаа энэ К гэдэг коэффициент бол Больцманы тогтмол 138-ыг үржих нь 10⁻23 зэрэг Joule-ыг хуваах нь Кельвин гэсэн нэгчтэй. За тэгэхээр хий дээр бол үндсэн 3 тогтмол байдаг. Авгодрын тогтмол, Больцманы тогтмол, хий универсал тогтмол гэсэн 3 тогтмолтой байдаг. За энэ Авгодрын тогтмол бол юг илэрхийлдэг юм бэ гэхээр за одоо нэг моль хий байх юм бол тэн дотор 600-ны 2-ыг үржих нь 1023 ширхэг молекул байна гэсэн үг. Жишээ нь 1 моль ус гэвэл H2O тий. H2O чинь ус төрөгч 2 г, хүчил төрөгч 16 гээд нийлээд 18 г гэсэн үг. Тэгэхээр 18 г усан дотор 600-ны 2-ыг үржих нь 1023 ширхэг молекул байна гэсэн үг.
Тэгэхээр нэг моль бодис бүхэн Авогадроны тоотой тэнцүү тооны молекулыг агуулна гэдэг энийг бол Авогадроны хууль гэж хэлдэг. Энэ тоог нь Авогадроны тоо гэж хэлнэ. За энэ бол 138-ыг үржих нь 10 хасах 23 шүү. Энэ жоулын ишээ ороод ирсэн байна. Энэ буруу шүү. Энэ 138-ыг үржих нь 10 хасах 23 зэрэг. За нэгж нь болохоор жоулыг хуваах нь кельвин шүү. За хийн универсал тогтмол бол 831-ийн жоулыг хуваах нь моль. Тэгээ Больцманы тогтмолыг олохдоо универсал тогтмолыг Авогадроны тоонд хуваана буюу энэ гурван тогтмол тоо хоорондоо за энэ харьцаагаар холбогддог. За тэгэхээр одоо жишээ нь одоо яах вэ гэхээр хий универсал тогтмол гэдэг бол Больцманы тогтмол Авогадроны тогтмол хоёрыг үржүүр. Тэгэхээр 602-ыг 138-аар үржүүлээд 831 гардаг байна шүү дээ. 10-ийн нэмэх 23 нь 10-ийн хасах 23-таа хураагцчихдаг гэсэн үг. За энэ ньюгаар юг тэмдэглэдэг вэ гэхээр бодисын тоо хэмжээ буюу хэдэн моль бодис вэ гэдгийг тэмдэглэдэг. За жишээ нь одоо 1 кг алюмин дотор 5 ширхэг алюм байна гэвэл тий тэр молийн тоо нь энэ 5 гэсэн үг. Тэгэхээр би 1 кг-аа одоо яах вэ гэхээр 200 г хуваачвал хэд гарах гээд байна? 5 гарах гээд байна шүү дээ тий ширхгийнхаа тоог олъё гэвэл. Тэгэхээр нэг алюмин бол 200 г байх гээд байна. За энийг илэрхийлдэг энэ хэмжигдэхүүнийг молийн тоо гэж байгаа. За 180 г ус байлаа гэвэл нэг моль усны масс нь хэд гэлээ? 18 г гэсэн шүү дээ тий. Тэгэхээр 180-ыг 18-д хуваагаад тэнд хэдэн моль ус байна гэсэн үг байна уу? 10 моль ус байна гэсэн үг. За тэгэхээр нийт массыг молийн масст харьцуулаад молийн тоог олно. Бас тэн дотор агуулгаж байгаа нийт молекулын тоог Авогадроны тоонд харьцуулахаар бас молийн тоо олдно. Хичнээн моль бодис вэ гэдгийг олж олно гэсэн үг. За энэ молийн масс гэж юу хэлэх нь вэ? Нөгөө талаас одоо нэг молекулын масс буюу атом массыг хэлээд байгаа. За тэгвэл энэ терминээс би одоо Авогадроны тоог ийшээ гаргачих юм бол бас юг олж болох нь вэ? Молийн массыг олж олно гэсэн үг. Тэгээ Авогадроны тоог ийшээ гаргачихаар массыг үржих нь Авогадроны тоо гэвэл молийн массыг олж олно гэсэн үг. За ингээ энэ томьёог хувиргаад молийн тоог олж олно, молекулын тоог олж олно. За Авогадроны тоог хэрэглээд нийт молекулын тоог олохоос гадна нийт бодисын массыг олж олно гэсэн үг. Энэ бол бодисын нийт масс m нь. За тэгвэл бас массын оронд молийн массаар тооцож олно. Молийн массаар тооцох юм бол энэ К-гийн оронд одоо N-ага энийг орлуулаа. Тэ энэ M-ийг үржих нь N-ага орлуулчаар Больцманы тогтмолоор биш универсал тогтмолоор илэрхийлэгдсэн барометрийн томьёо бас гаргаж ирж болдог гэсэн үг. За агаар гэдэг бол маш их зузаан үетэй үе давхрахтай хий байгаа гэсэн үг тий. За энэ барометрийн томьёо бол дэлхийн бөмбөрцгийг хүрээлэн байгаа агарын хувьд 10-аас 11 км зузаантай атмосферийн давхаргад бол хэрглэж болдог томьёо байгаа. За тэгээ хийн кинетик онолын үндсэн тэгшдэглээс P тэнцүү NKT гэдэг тий. Тэгвэл энийг бас яг газрын гадарга дээр агарын концентрац N0 гэвэл N0-ыг үржих нь KT гэж бичиж болно. За ингээ газрын гадарга дээрх даралт мэдгэж байгаа юм чи P0-ийн оронд N0 KT-г тавиад P-гийн оронд NKT-г тавьчихаар KT нь KT-тэй урагдаад энэ томьёо бас ингэж концентрацаар илэрхийлэгдэж болно гэсэн үг. За ингээд даралтаас хамаарсан томьёо чинь концентрацаар илэрхийлэгдэнэ буюу тэгэхээр одоо концентрац гэж юу хэлээд байгаа лээ? Нэг жижигхэн хүнд ногдох
молекулын тог жижиг энээр тэмдэглээд за ингээд концентрац гэж нэрлэдэг байгаа шүү. За тэгвэл идеал хий гэдгээ дахиад ярив. Идеал хий гэдэг нь ерөөсөө хувийн молекулууд нь хувийн эзэлхэн байхгүй. Цэг шиг хоорондоо харилцан үйлчлэлцдэггүй. Молекулууд нь яг бие даасан гэсэн үг. Харилцан үйлчлэлцлийн потенциал нэрэг байхгүй. За молекулууд нь бол харин хурдтай хөдөлж байгаа. Хурдтай хөдөлж байгаа учраас савны ханыг очиж мөргөнө. Мөргөхдөө абсолют уян аримхай мөргөлт юм. За энэ юу гэсэн үг гэхээр мөргөөд ойно гэсэн үг. За тэгээд молекулууд бол маш эмх замбраагүй хөдөлгөөн хийж идэг. За ийм хийг л бид нар идеал хий гэж хэлдэг. Тэгвэл идеал хийн тодорхойлохдоо бид нар 3 макро хэмжигдэхүүн хэрэглэнэ гэдэг байгаа тий. Даралт, эзэлхүүн, температур гэсэн энэ 3 хэмжигдэхүүнээр л бид нар идеал хийг бол тодорхойлно. За ингийн тулд энэ 3-ыг тогтмол байлгаад за даралт эзэлхүүн 2 өөрчлөгдвөл температур тогтмол. За даралт тогтмол байл эзэлхүүн температур 2 өөрчлөгдөнө. За эзэлхүүн тогтмол байл даралт температур өөрчлөгдөнө. Ингэж энэ 3-ын хамаарлыг илэрхийлдэг тэр хуулийг Бойль-Моретийн хууль, Гей-Лусакийн хууль, Шардийн хууль гэж хэлдэг. Харин нэг модуль бодис Авогодрын тоотой тэнцүү тооны молекул агуулна гэдгийг Авогодрын хууль гэж хэлнэ. Дальтоны хууль гэдэг нь болохоор идеал хийн одоо бүх хий гэдэг бол маш олон хийний холц байдаг тий. Тэгэхээр хий тус бүрийн барьцаал даралтаар нийт даралт нь тодорхойлогдно гэдэг хуулийг Дальтоны хууль гэж байгаа. Ингээд ийм идеал хийн хувьд бол ийм үндсэн 5 хууль байдаг. Энэ 5 хууль идеал хийн яг үндсэн шинж төрхийг бол тодорхойлж гаргаж чаддаг. За тэгвэл цөмөрөө эхлээд Бойль-Моретийн хуулийг үзье. За Бойль-Моретийн хууль гэж юу гэсэн хууль байдаг вэ гэхээр тогтмол масстай хийн температур нь тогтмол байхад даралт нь эзэлхүүнтэйгээ 3 хамааралтай. За энэ чинь нэг юм тогтмол тоо байна гэж бод. Гэтэ А гэсэн тогтмол тоо байвал энийг эзэлхүүнд хуваа гэсэн. За юу гэсэн үг гэхээр эзэлхүүн ихсвэл даралт багасна. Эзэлхүүн багасвал даралт ихснэ. За энэ хамаарлыг илэрхийлдэг хуулийг юу гэж хэлдэг вэ гэхээр Бойль-Моретийн хууль гэж хэлдэг. Энэ үед юу тогтмол ах вэ гэхээр температур тогтмол байна. Температур тогтмол үед хийн төлөв байдал өөрчлөгдөх процессыг изотерм гэж хэлнэ. Температур, изотерм, терм гэд температур гэдэг үгний эхний үе орж ирж штэ тэ гэд. За ингээд температур тогтмол байвал хийн төлөв байдал өөрчлөгдөд авах юм бол энэ бол изотерм процесс. Изотерм процессын үед даралт нь эзэлхүүнтэйгээ уруу хамааралтай. За ингээд ийм даралт энд их байхад эзэлхүүн маш бага байна гэсэн үг. Энд байна гэсэн үг шүү дээ, тэ. За тэгвэл даралт багасаад энд хүрээд ирэхэд эзэлхүүн энд ирээд ихснэ гэсэн. Ингээд даралт эзэлхүүн 2 уруу хамааралтай гэдэг энэ хуулийг Бойль-Моретийн хууль гэж нэрлэдэг. Бойль-Моретийн хууль бол ийм гиперболоор дүрслэгдэнэ. За ингээд температур нь ихсэх тусам буюу ингээд дээшээ те ихсэх тусам энэ мөрий бол энэ гүтгэр нь багасаад байдаг гэсэн үг. Эндээс холдоод байна гэсэн үг. Температур нь бага байвал энэ хамгийн доотлын мөрий аргалзана. Температур ихсэх тусам энэ мөрий за ингэж хилжиж ирээд байдаг гэсэн үг те дээшээ яваад байдаг гэсэн үг. За энд бол одоо нэг жишээ байна те. Энэ температур бол ямар байна гэхүү хоёулангийнх нь хувь тогтмол 300 Кельвин байхад энэ одоо даралтыг хэвийн байлгасан баг. Тэгж яагаад одоо даралтаа ихсгээд үгүй. Тэгээд даралтаа ихсгээд энийг шахаад өгөхөөр одоо яаж чинь. Эсхүүн энэгээр өссөн шүү дээ тий. Тэгсэн чи багасаад ийм болоод ирлээ шүү. Тэгэхээр даралт ихсгээр эзэлхүүн багасна. За энэ хуулийг л Бойль-Моретийн хууль гэж хэлж байгаа. За тэгвэл Бойль-Моретийн хуулийг одоо даралт эзэлхүүний хамаарлын графикаар илэрхийлвэл энэ.
За ийм гиперолоор дүрслэж байна тий. За дардын уруу нь авцсан байвал эзэтхүүнээс яах нь шууд хамаарсан. За дард эзэтхүүний үржүүр тогтмол байвал шууд даралт нь ингээд өсөөлөд гэсэн үг. Гэх мэттэй энэ дард эзэтхүүний хамаарлын график дээр Бойле-Моретти хуулийг бол графикаар дүрслүүл энэ баг. За дараа нь Гей-Лисаки хууль. За тэгэхээр Гей-Лисаки хууль гэдэг бол хий масс тогтмол байхад эзэлхүүн тогтмол байна. За ингэсэн үл. Багшаа. Болгоох шиг яасан? Сүлжээ марцсан уу? За Гей-Лисаки хууль. За масс тогтмол эзэлхүүн тогтмол байхад даралт нь температураас шууд пропорционал хамааралтай буюу за нэг юм тогтмол тоог үржих нь температур байна гэсэн үг. За энэ юу гэсэн үг юм гэхээр температур өсвөл даралт өсөд байна л гэсэн үг. За ингээд даралт температурын хамаарлын график байхад даралт температурын хамаарлын график дээр ямар хэцүү юм бэ? Энэ миний слайдыг битгий өөрчлөөд аваач. Дандаа харагдаж байна аа. Миний төлөв таач юу? Даралт нь температураас шууд хамааралтай. Температур өсвөл даралт ихсэл байна гэсэн үг. За тэгвэл одоо энд эзэлхүүн тогтмол бай. Яг энэ хоёр эзэлхүү яг ийм адилхан. За тэгсэн чинь би одоо энийг эзэлхүүнийг өөрчлөхгүйгээр халаая. Халаагаад байвал энэ дотор байгаа молекулуудын хурд ихснэ. Молекулуудын хурд ихсэхээр энерги нь өснө. Энерги ихтэй молекулууд хурд ихтэй болоод зүг бүр тийшээ хөдлөөд эхлэхээр энэ доторх хийн эзэлхүүн тэлгээд даралт нь өснө. А тэгвэл эзэлхүүн тэлэхгүй байгаа тий. Тэгвэл яагаад тэлэхгүй байгаа вэ гэхээр жишээ нь энэ бол ямар хэцүү юм бэ? Энэ шеэр хийж байгаа файл маань гараад л явчих юм. За ингээд температур ихсэхээр
даралт ихсээд байгаа гэсэн үг шүү дээ, тий. Тэгвэл одоо жишээ нь эн чинь ийм нөгөө битүү чанагч байдаг тийм үү? Битүү чанагч бол яах вэ гэхээр хоолоо дотор нь хийгээд ингээ хаачдаг тий. Тэгэхээр энэний юу нь өөрчлөгдөхгүй гэсэн үг. Эзэлхүүн нь өөрчлөгдөхгүй гэсэн үг. Тэгээд доороос нь ингээ халаагаад бай. За ингээ халаагаар энэ доторх молекулуудын хурд өснө. Хурд өсгөөр энерги нь өснө. Энергитэй молекулууд зүг бүр тийшээгээ хөдлөөд савны ханыг маш хүчтэй мөргөж эхэлнэ. Ингээд савны ханд учруулах юу гэсэх вэ гэхээр даралт гэсэн. Ингэж эзэлхүүн өөрчлөгдөхгүй байхад температур ихснээр даралт ихсэх үзэгдлийг юу гэж хэлдэг вэ гэхээр изохор процесс гэдэг энэ хуулийг Гей-Лусакийн хууль гэж хэлнэ. За ингээд биччихвэл энэ болохоор абсолют температур уу Кельвиний температурд бичиж байгаа. Ингээд биччихвэл энэ болохоор Цельсийн температурд бичиж байгаа. За Цельсийн температурд байгаа энэ тогтмол коэффициент альфа нь бол 1-ийг хуваах нь 273 та тэнцүү буюу нөгөө 0 градус Цельс дээр Кельвиний температур 273 байдаг шүү дээ, тий. Тэрний уруу хэмжигдэхүүн гэсэн үг. За тэгвэл одоо юу гэж хэлэх нь вэ? Тогтмол масстай хийн эзэлхүүн тогтмол байхад даралт нь температураасаа шууд пропорционал хамааралтай. За энийг Гей-Лусакийн хууль гэх нь байна. Ингэж эзэлхүүн тогтмол үед хийн төлөв байдал өөрчлөгдөх процессыг изохор процесс гэж хэлдэг байна. За дараа нь тэгвэл одоо эзэлхүүн биш даралт тогтмол байгаа. Даралт тогтмол үед эзэлхүүн температураасаа шууд хамааралтай. Дэшээ юу аавна гэсэн үг вэ? X тэнхилгийн дагуу температур байгаа. Температур ихсвэл одоо юу ихснэ гэж байна? Эзэлхүү ихснэ. Y тэнхилгийн дагуу эзэлхүүн байгаа. Ингээд температур өсөхөөр эзэлхүү өсөхийг юу гэж хэлэх вэ гэхээр изобар процесс гэж хэлнэ. Энэ үед юу тогтмол байгаа гэхээр даралт тогтмол байгаа. За одоо би ингээ хийг одоо яах нь вэ? Энэ биеийг халаагаад эхлэе. Халаагаад эхлэхээр энэ савны эзэлхүү одоо яах вэ? Энд байснаа халаасны дараа эзэлхүүнд хилээд энд хүрээд ирэх нь шүү. Ингээд хий яаж ийн үг гэхээр халснараа кинетик энерги нэгсээд кинетик энерги нэгсэхээр хурд ихтэй молекулуудын хөдөлгөөн ихсээд тэр хөдөлгөөн ихтэй молекулууд чинь нөгөө шингэнээсээ дээшээгээ одоо яах нь вэ? Тал бүр тийшээгээ хөдлөөд шингэнийхээ эзэлхүүнийг өсгөнө гэсэн үг. За энийг та нар ямар жишээн дээр харж болох вэ гэхээр чинь одоо данхтай цай муу одоо тий буцлаад ирэхээрээ дээрх цагаа хөвсөлзүүлж эхэлдэг үстэй тий цагаа дэвш авч хитгээд байдаг. Энэ үл яаж ийн гэхээр температур ихсэхэд эзэлхүүнд хэлж байна гэсэн үг. За тэгвэл одоо энийг хэрвээ абсолют температураар бичвэл юм. Температур өсөхөд эзэлхүү өснө. Энэ C нь бол зүгээр тогтмол коэффициент тий. За энэ тэгшдэг нь болохоор юуны үед юм гэхээр Цельсээр илэрхийлэгдэж байгаа температур. Батбагийн эсэ. Анхааршаа яасан?
За сүлжээ Багшаа мас. мэгчээж байна. Мика авсан шүү дээ. Болгоогшаа Мика нэгээрээ. Болгоогшаа байна уу? Болгоогшаа Мика нэгээрээ.
Багш миг ажиллаж гин үү? Ажиллахгүй байна. Багшаа яасан бэ? Багшаа хэлэгцэн харагдчихэв. Одоо микээ нээчихвэл болох гэдэг.
Би энд хичээл орж штэ. За тэгвэл одоо төлөв гэж юу хэлээд байгаа юм бэ гэсэн тий. За нэгдүгээр төлөвт байна гэхдээ хий P1 даралтай, B1 эзэлхүүнтэй, T1 температуртай байна гэж бодъё. За тэгээд хоёрдугаар төлөвт ирлээ. Энэ үед изотерм процесс байсан гэвэл температур нь өөрчлөгдөөгүй T1 хэвээрээ. За даралт нь багасаад эзэлхүүн нь ихсэн байна. За тэгвэл дараа нь болохоор нэг штрихээс хоёр төлөвч шилжихдээ энэ юу тогтмол байна гэхээр эзэлхүүн тогтмол байна. Эзэлхүүн тогтмол байхад хийн төлөв байдал өөрчлөгдөх процессыг изохор процесс гэнэ. За тэгвэл энд нэг штрих хүртэл изотерм процесс яваад нэг штрихээс хоёр хүртэл изохор процесс болсон байна гэж бодъё. Тэгвэл одоо нөгөө түрүүний Шарл Гейлусак Бойл Мареттийнхоо хуулиудаас аль тохирохыг нь хэрэглэнэ гэсэн үг. За тэгвэл энэ болохоор Бойл Мареттийн хууль тий. Ингээ Бойл Мареттийн хуулиар хэрэглээд за одоо энд ингээ Бойл Мареттийн хуулийг хэрэглэе. Тэгвэл яг хэвээр лээ. Температур тогтмол ахад дард нь эзэлхүүнтэйгээ шууд пропорционал хамааралтай гэсэн хууль байгаа шүү дээ тий. Аюулээ уруу хамааралтай дард өсөхөд эзэлхүүн багасна. Даралт багасхад эзэлхүү ихсэн гэсэн хууль байгаа тий. За тэгээд Бойл Мареттийнхоо хуулийг изотерм төлөвтэй хэрэглээд дараа нь за энийгээ 1 мол идеалхийн хувьд бичье. За ингээд 1 мол идеалхийн хувьд молекул кинетик онолын үндсэн тэгштгэлээ бичээд за ингээд бодох юм бол за энэ тэгштгэлд гарч ирсэн. Дард эзэлхүүний үржүүр нь M-ийг хуваах нь μ RTT тэнцүү. За энийг Фромин-Левийн тэгштгэл гэж хэлдэг.
За энэ тэгштэглийг идеалхийн төлөвийн үндсэн тэгштгэл буюу Калпромын Левин тэгштгэл гэж хэлдэг. За энд байгаа R гэсэн тогтмолтоо гэхийн универсал тогтмол гэдэг гэсэн тий. За ингээд төлөвийн тэгштэглийг энэ тэгштэглээсээ дарлалыг олох юм бол энэ хэлбэртэй олно нөгөө P тэнцүү NKT гэдэг тэгштэглийг түрүүн бид нар гаргасан тий. Тэр тэгштэглээс чинь энэ Калпромын Левин тэгштгэл уруугаараа гарч ирээд байгаа шүү. Энд хилүүгэн одоо хэд орж гарах гэдэг юм бол тэгээд дахин айд хийгээд миний энэ юг устгаад ах юм. Шэрийг олгоод ах юм. Ингээд ивэл энэ хичээл одоо цаашаа одоо явах юм уу? За тэгээд молекулууд бол хийн дотор байгаа молекулууд хамгийн их хурдыг нь олох томьёо. Язгуурын дор 2КТ хуваах нь юм. За арифметик дундаж хурдыг олох томьёо. Дундаж хурд. 8КТ хуваах нь PM. За дундаж квадрат хурдыг олохоор язгуурын дор 3КТ хуваах нь M гэсэн үйлээр молекулуудын хурд температураас хамаардаг. За тэгвэл одоо энэ хий молекулууд чинь хөдөлж байгаа юм чинь одоо энергитэй байгаа. Хөдөлж байгаа учраас ажил хийн. За ингээд дулаан дамжуулна гэсэн үг. За ингээд биеийн дотоод энергийг бол хоёр замаар өөрчилж болдог. Гадны хүчний ажил хийх замаар. За ингээд бие дээр ажил хийх замаар нэг өөрчилж болно. За бид гаднаас дулаан өгөх замаар буюу дулаан солилцох замаар. Тэгэхээр байгаль дээр бол одоо үзэгдэл яаж явагддаг вэ гэхээр халуун биеэс хүйтэн бие рүү аяндаа дулаан шилжин тий. За ингэж халуун биеэс хүйтэн биед дулаан шилжин гэдэг бол дулаан солилцсон гэсэн үг. За ажил хийн гэдэг бол тэнд даралт эзэлхүүнийг өөрчлөх замаар ажил хийн гэсэн үг. Гадны хүчний хийх ажлыг олохдоо даралтыг эзэлхүүнээр үржүүлнэ. За хийх ажлыг олохдоо даралтыг үржих нь эзэлхүүний өөрчлөлт буюу одоо эзэлхүүнээ өөрчлөөд ахаар тэнд ажил хийгээд байна гэсэн үг. Энэ эзэлхүүнээ өөрчлөнө гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр одоо нөгөө бүлүүрдэхийг хэлж байгаа. За жишээ нь одоо дугуй хийлэхийн тулд би ингээд ноцоос залгаж өгдөг шүү дээ тий. Тэгвэл тэр ноцоосыг дээшээ татахаар эзэлхүүн тэлнэ, доошоо дарахаар эзэлхүүн нь багасна. Тэгээд ингээд эзэлхүүнийг өөрчлөхөөр ноцоосоос хий дамжаад дугуйг хийдэг тий. За яг энэ бол юг өөрчилж ийн гэхээр эзэлхүүнийг өөрчлөх замаар ажил хийж ийн гэсэн үг. За тэгвэл одоо дулаан дамжуулалтаар нэг биеэс энэ чилүүгнийг аваад гаргуул гаргачихтаа уянга. Арай decline хийгээд хахад гараа орж ирээд ах юм.
Тэгээ энэ одоо орж гарах гээд миний шэрийг таслаадах яасан хэцүү юм бэ? Энэ хамаг цаг файлаа шэрлэхдээ зарцуулагдаад байна шүү дээ. Миний энэ слайд гүөхээ олчлоо. За тэгэхээр идеалын молекулууд хоорондоо харилцан үйлчлэлцдэггүй гэсэн тийм харилцан үйлчлэлцдэг. За тэгэхээр харилцан үйлчлэлцлийн потенциал нэр гэж байхгүй зөвхөн давших хөдөлгөөний л кинетик нэрхтэй. Тэгээд тэр давших хөдөлгөөний кинетик нэрг нь 2-ны 3 кт байдаг гэсэн тийм. За энэ I болохоор юуг илэрхийлж байгаа юм бэ гэхээр чөлөөний зэргийг илэрхийлдэг. За энэ чөлөөний зэрэг нь нэг атомд бол 3 байдаг, 2 атомтой хий байвал 5 байдаг, олон атомтой хий байвал энэ чөлөөний зэрэг нь 6 байдаг. Тэгэхээр бид нар энэ хэдэн атомтой хийвэ гэдгээс хамаарат түүний дотоод энергийг шууд олж чадна гэсэн үг. За ингээд дотоод энерги гэдэг бол I-г хуваах нь 2-ыг үржих нь U-тэй. Энэ ингээд дотоод энергийг олох том юм байна. Миний слайд удирдагдахгүй ах юу юм га? Бол нь харагдаад байна да авшин. Энэ дараагийнхаа слайд гарч ирэхгүй ах юм. Одоо слайд болчихлоо.
За тэгээд хийн дотоод энергийг нэг атомтай хийн хувьд олоход 2-3 ээртэй. За тэгвэл эзлэхүүн тогтмол үеийн дулаан багтаамжийг. За дулаан багтаамж гэж юу юм бэ гэхээр тухайн биеийн температурыг нэмэгдүүлэхэд зарцуулагдаж байгаа дулааны хэмжээг дулаан багтаамж гэнэ. Одоо энэ миний дэлгэц харагдж байгаа болов уу? Харагдаж байна. Харагдаж байна. За биеийн температурыг 1 градусаар өөрчлөхөд зарцуулагдж байгаа дулааны хэмжээг дулаан багтаамж гэж хэлдэг. За ингээд дулаан багтаамжийг дотор нь эзлэхүүн тогтмол үеийн дулаан багтаамж, дарал тогтмол үеийн дулаан багтаамж гэж хоёр ангилна. За тэгээд 1 атомтай хийн хувьд, 2 атомтай хийн хувьд, 3 атомтай хийн хувьд эсэлхүүн тогтмол үеийн дулаан багтаамж, дарал тогтмол үеийн дулаан багтаамж, дотоод энерги нь бол энэ томьёонуудаар илэрхийлэгдэнэ. За ингээд дарал тогтмол үеийн дулаан багтаамжийг эзэлхүүн тогтмол үеийн дулаан багтаамжид харьцуулсан харьцааг гаммагаар тэмдэглээд Адибат процессын зэрэг илтгэгч гэж хэлдэг аа. За тэгвэл одоо термодинамикийн 1-р хууль. За термодинамикийн 1-р хууль бол юу гэсэн хууль юм бэ гэхээр бид гаднаас өгсөн дулаан нь дотоод энергийг өөрчлөх болон ажил хийхэд зарцуулагдана гэсэн хууль байгаа. За тэгэхээр дулааныг бол одоо бийд өгтөө. Оо ямар хэцүү юм бэ? За тэгэхээр бид гаднаас өгсөн дулаан гэдэг бол
нэг биеэс нөгөө бие шилжих дотоод энергийг өөрчилнө гэсэн үг. За тэгвэл тэр дулааныг бол хэрвээ бие халж хөрвтөө авч алдж байгаа дулаан байвал тэр температурын өөрчлөлтийг дулаан багтаамж болон массаар үржүүлнэ. Дэлхий залга болчлоо өгшөө. Дэлгийц хармаар байна. Өө чяс хэцүү юм би. Нэг ороод орхил доо. Дахин гарч ороодох юм. Тэгээ энэ миний ширсэн байдал алга болчиход ах юм. За тэгэхээр температурыг өөрчлөх замаар бие төгсөн дулааныг олохдоо өөрчлөгдсөн температурыг дулаан багтаамж болон масс хоёроор үржүүлж өгнө. За энэ дулаан багтаамжийг юу хэлж байгаа юм гэхээр 1 кг бодисын температурыг 1 градусаар нэмэгдүүлэхэд зарцуулагдах дулааны хэмжээг хэлж байгаа. За энэ бие хайлахтаа болон зарцахтаа ялгаруулах дулааны тоо хэмжээ нь болохоор хайлахын хувийн дулаан шингээлтийн коэффициентийг массаар үржүүлсэнтэй тэнцүү байдаг. За бодис болгоны хувьд энэ хайлахын хувийн дулаан нь янз бүр байна. 1 кг бодисыг буюу одоо 1 кг мөсийг хайслуулахад зарцуулагдах дулааны хэмжээ гэсэн үг жишээ нь. За тэгвэл одоо энэ QRM гэдэг нь болохоор 1 кг бодисыг ууршуулахад зарцуулагдах дулааныг массаар үржүүлж өгнө гэсэн үг. Хичнээн бодис байгаа юм бэ. За энэ шаталтын хувийн дулаан нь болохоор 1 кг түлшийг шатаахад ямар хэмжээний дулаан гардыг юм бэ? Тэр түлшний массаар үржүүлээд өгөхөөр түлш шатахтаа ялгаруулах дулаан олдно гэсэн үг. За ингэж дулааныг олдог байгаа. За тэгвэл термодинамикийн 1-р хууль. За бид гаднаас өгсөн дулаан нь биеийн дотоод энергийг өөрчилнө бас тэр бие дээр ажил хийнэ. За ийм хоёр зүйлд зарцуулагддаг. За энийг юу гэж хэлээд байгаа юм гэхээр термодинамикийн 1-р хууль буюу бид дулаан өгөхөөр тэр дулаанаар бие хална. Дотоод энерги нь өөрчилнө гэсэн үг тийм. Тэгээ үлдсэн дулаанаар нь тэр бие ажил хийнэ гэсэн үг. Ажил хийнэ гэдэг бол яа гэсэн үг гэлээ? Эзлэхүүн өөрчлөгдөнө гэсэн үг гэсэн тийм. Эзлэхүүн нь хэлээл эсвэл агшаад өөрчлөгдөхдөө тухайн бие ажил хийнэ гэсэн үг. За тэгвэл одоо дулаан багтаамж гэж юу хэлдэг юм бэ гэхээр температурыг өөрчлөхөд зарцуулагдж байгаа дулааныг хэлнэ. За тэгвэл хувийн дулаан багтаамж гэдэг нь болохоор 1 кг бодисын температурыг 1 кельвинээр ихсэхэд зарцуулагдж байгаа дулааныг хувийн дулаан багтаамж гэж хэлнэ. 1 моль бодисын температурыг 1 градусаар ихсэхэд зарцуулагдах дулааныг молийн дулаан багтаамж гэж хэлнэ. За тэгээд дулаан багтаамжийг дотор нь изохор процессын үеийн дулаан багтаамж, изобар процессын үеийн дулаан багтаамж гэж хоёр ангилна. Изотерм процесс бол температур өөрчлөгдөхгүй юм чинь дулаан ерөөсөө өөрчлөгдөхгүй. За ингээд дотоод энергийг олохдоо болохоор энэ чөлөөний зэргийг хоёр туугаад нью RT-гээр үржүүлнэ гэсэн тийм. За энэ нь 1 атомтай хийн хувьд, 2 атомтай хийн хувьд, 3 атомтай хийн хувьд гэдэг байгаа. 1 атомтай хийн хувьд чөлөөний зэрэг нь 3. 3.
2 атомтай хийн хувьд чөлөөний зэрэг нь 5, 3 атомтай хийн хувьд чөлөөний зэрэг нь 6. Тэгэхээр 6-г 2 хуваагаад 3 гарна гэсэн үг. За ингүүл тэгвэл хэдэн атомтай хийвэ гэдгээс хамаарат дотоод энерги чөлөөний зэргүүд нь шууд өгөгдөнө гэсэн үг, олдно гэсэн үг. За тэгвэл изохор процесс термодинамикийн 1-р хуулийг хэрэглэе. За изохор процесс термодинамикийн 1-р хууль гэж юу вэ? Дулаан нь дотоод энергийг өөрчлөх болон нэмэх нь ажил хийхэд зарцуулагдана гэсэн тийм. Тэгэхээр изохор процессын үед эзлэхүү өөрчлөгдөхгүй. Эзлэхүү өөрчлөгдөхгүй бол ерөөсөө ажил хийхгүй гэсэн үг. Тэгэхээр ажил нь тэгтээ тэнцүү. Ажил тэгтээ тэнцүү юм чинь гаднаас өгсөн дулаан зөвхөн юунд зарцуулагдах нь? Дотоод энергийг өөрчлөгдөл зарцуулагдана. За изохор процессын үед бол юм байна. За тэгвэл изобор процессын үед бол даралт тогтмол юм чинь энэ үед хийж байгаа ажил бол даралтыг үржих нь эзлэхүүний өөрчлөлт байх ёстой. За тэгээд энэ үед эзлэхүү өөрчлөгдөөд тэгээд температур өөрчлөгдөнө. Тэгвэл эзлэхүү өөрчлөгдсөн үед бол ажлыг олвол томьёо нь байх нь. За температур өөрчлөгдсөн үед ажлыг олвол томьёо нь байх. Энэ бол изобор процессын ажлыг олох томьёо. За одоо тэгвэл изотерм процессын үед. Изотерм процессын үед ажлыг олохдоо даралтыг эзлэхүүний өөрчлөлтөөр үржүүлнэ. За тэгээд идеалхийн төлөвийн үндсэн тэгштгэл ёсоор даралтыг эзлэхүүнээр үржүүлсэн нь М-ийг хуваах нь μ гүрчих нь R T байгаа шүү дээ тий. Энэ томьёоноосоо даралтаа олоод энд орлуулчвал М-ийг хуваах нь μ R T ингэж орж ирнэ. За тэгээ энэ үржүүлж исэн эзлэхүүн чи хаана ороод ирв? Энд ороод ирлээ тий. За ингээд энийг орлуулад эндээс яг дельта Б-г хуваах нь Б-гээс эзлэхүүнээрээ интеграл авахаар натурал логарифм гарна. Тэгээд натурал логарифм B2-оос гарсах нь натурал логарифм B1 гээд натурал логарифмуудыг нэг суурь дотор оруулахаараа ийм хасах байсан юм чи хуваах болчдөг тий. За тэгээ изотерм процессийнхаа томьёог орлуулах юм бол эзлэхүүнээр ингэж олддог юм бол даралтаар ингэж олдно гэсэн үг. За ингээд изотерм процессын үед гаднаас авсан өгсөн дулаан нь зөвхөн ажил хийхэд зарцуулагдана. За энэ үед бол дотоод энерги өөрчлөгдөхгүй. За тэгвэл одоо дулааны машины ашиглуулын коэффициент. За тэгэхээр юуг дулааны машин гэдэг вэ гэхээр за эндээс одоо халагчаас Q1 гэсэн дулаан өгнө. Q1 гэсэн дулааны нэг хэсэг нь моторыг ажилуулах одоо хөргөгчтөнд зарцуулагдана. Нөгөө үлдсэн хэсгийнх нь энергиэр машин ажил хийнэ гэсэн үг. За энэ халагчаас гарч байгаа дулааныг Q1 гэчээ. Энэ ажлын бие ажил хийнэ. Энэ хийж байгаа ажлын А гэчээ. За ингээд хөргөгчөд өгж байгаа дулааныг Q2 гэчээ. Тэгэхээр нийт авсан дулаан нь Q1, ажил хийсэн нь А, Q2 нь бол ашиггүй зарцуулагдж байгаа гэсэн үг. Тэгэхээр нийт авснаасаа ашиггүй хасгаар ашигтай зарцуулагдж байгааг нь гарна. Тэгвэл энийг юу гэж хэлдэг гэхээр ашигт үлийн коэффициент. Ашигт үлийн коэффициент гэдэг бол ажил хийж байгаа энергийг нийт авсан энергид харьцуулсантай тэнцүү байх ёстой. За тэгээд ийм дотоод шаталтад хөдөлгүүр гэдэг бол ерөөсөө халагч, ажлын бие, хөргөгч гэсэн энэ гурван үндсэн элементээс бүрддэг. За ажлын бие нь бол мэдээж шатхуун байна. Дотоод шаталтад хөдөлгүүрийн хувьд. За бүлүүртэй ийм цилиндрхийн шатхууны холцыг шатаадаг. За ингээд энэ холц халж тэлэхдээ бүлүүрийг дээш нь доош нь хөдөлгөөд механик ажил хийнэ. Ингээд энэ механик энерги нь дулааны энерги болж хувирахыг дулааны машины ажиллах үндсэн зарчим гэж хэлдэг. За ингээд поршн нь дээшээ доошоо хөдөлснөөр хөдөлгүүр
хөдөлж эхэлдэг гэсэн. Тэгэхээр ашигтуулын коэффициентийг олохдоо нийтээс ашиггүй зарцуулагдсанаа хасгаар ашигтай нь гарна. Тэгэхэд ашигтай дулааныг нийт авсан дулаандаа хуваасныг ашигтуулын коэффициент гэж нэрлэнэ. Тэгэхээр Q1-ийг бол халагчаас авж байгаа дулаан буюу нийт дулаан, Q2-ыг хөрөгчөд өгж байгаа дулаан буюу дулааны алдагдал гэсэн үг. Q1-ыг нь нийт авж байгаа дулаан. За тэгвэл бас энийг температураар нь олж болно. Хөрөгчийн температурыг T1, халагчийн температурыг хөрөгчийн температурыг T2, халагчийн температурыг T1 гэжээ. За тэгвэл ингээд температураар нь бас илэрхийлж болно. Энэ хоёрыг солиод тавьсан биш үү? Нэгийг хуваах нь нэгээс засах нь T2-ыг хуваах нь T1 шүү. За ингэж энд зөв том юм байна. T1-ээс засах нь T2-ыг хуваах нь T1. За ингэж бас температураар нь ашигтуулын коэффициентийг олж болдог. За энд 2 изотерм буюу 1-ээс 2 хүртэл изотерм процесс, 3-аас 4 хүртэл изотерм процесс. Байна. Дэлгэц уулзлаа гэсэн. Одоо ороод ирлээ. За тэгвэл энд ийм 1-ээс 2-т очиод 2-оос 3-т очиод буцаад 3-аас 4-т ирээд буцаад 4-өөс 1-д ирж байгаа. Ингээд анх дайрсан төлөвүүдээ уруу дараалттай дайрсаар анхныхаа төлөвт ирж явах юм бол ийм процессыг цикл процесс гэж хэлдэг. Энэ нэг жишээ нь бол ийм Карногийн цикл процесс. За энэ Карногийн цикл нь 2 изотерм 2 адиабатаас тогтдог цикл процесс байгаа. За 1-ээс 2-т дулаан өгнө. 2-оос 3-т за дахиад дулаан өгнө. 3-аас 4-т дулааныг алдна. 4-өөс 1-д буцаад дулаан алдаад анхны төлөвтөө ирэх. За энэ процессыг цикл процесс гэж хэлж байгаа. За хий бол савн дотроо эмх замбраагүй хөдөлж идэг. За яагаад тэгэхээр температуртай учраас температур байгаад эмчээ яах ёстой вэ? Нэг молекул бол 2.3 К үржихэн Т гэсэн энергитэй. Ийм энергитэй юм чинь нэг ширхэг молекулын массыг m гэчвэл энэ V квадратыг хуваах нь 2 гэсэн кинетик энергитэй. Тэгэхээр аливаа одоо орчинд температур байгаа учраас тэр биеийг бүрдүүлж байгаа атом молекулууд заавал ийм хурдтай буюу ийм кинетик энергитэйгээр тасралтгүй эмх замбраагүй хөдөлж идэг. Тэгвэл ийм хөдөлгөөнийг Брауны хөдөлгөөн гэж хэлдэг. За тэгвэл би хадгаараа буюу температур нь өөрчлөгдөхөөрөө
Урт нь өөрчлөгдөнө. Урт нь өөрчлөгдөж шугам нь тэлж ийн гэж хэлнэ. За би температур өөрчлөгдснөөс болоод эзэлхүүн нь өөрчлөгдөнө. Тэгвэл энийг эзэлхүүн тэлэлт гэж хэлнэ. За бас температур нь өөрчлөгдснөөс болоод бие нэгт багасна. За энийг нэгтийн өөрчлөлт гэж хэлж байгаа. За яагаад вэ гэхээр бие халлаа, молекулуудын хурд ихслээ. Хурд ихтэй молекулууд бол яах вэ гэхээр тал бүр тийшээ хөдлөхийн тулд урт нь өөрчлөгдөн. Тэгээ шугамын хэмжээг өөрчилж эхэлнэ гэсэн үг. Хоорондох зай нэгсгэн гэсэн үг. Зай нэгсгээр шугамын хэмжээ нь өөрчлөгдөнө. Тэгээд энэ молекулууд чинь хурд ихтэй болоод эхлэхээр бас яах вэ гэхээр молекулуудын хоорондох зай өөрчлөгдснөөс эзэлхүүн нь тэлнэ. Ингээ молекулуудын хоорондох зай нь өөрчлөгдөөд хоорондоо холдоод байгаа юм чи харин нэгт нь бол багасна. За ингэж биеийн шугамын хэмжээ температураас болж өөрчлөгддөг байна. За эдгээрийг ашиглаад жишээ бодлого үзье. За энэ жишээ бодлого бол 2019 оны эсэлтийн шалгалтанд ирсэн молекул физикээс авсан байгаа. За тэгэхээр шугамын тэлэлтийн коэффициентийн нэг жал вэ гэсэн тий. Нэгийг хуваах альфа юм чинь Цельсийн хасах нэг зэрэг нэг чинь. За дараа нь 0 градус Цельс температуртай керосин 20 литр эзэлхүүнтэй түүнийг 50 градус Цельс температуртай болтол халаасан бол эзэлхүүн нь хэд болох вэ? За энэ яасан гэж байна. Даралтыг өөрчлөөгүй тий. Тэгээ температур өөрчлөгдөөд эзэлхүү өөрчлөгдсөн. Тэгэхээр эн чинь даралт өөрчлөгдөөгүй юм чинь изобар процесс. За тэгээ изобар процессыг хэрэглээд бодсон бодлого гэсэн үг. Ахиад дэлгэж заахгүй. Сая нэг 2 хүүхэд оролдоод байсан. Бити оролдоорой. За тэгэхээр энэ болохоор изобар процессын бодлого. Изобар процесс юу лээ? Температур нь эзэлхүүнтэйгээ шууд хамааралтай гэх тий. За энэ томьёогоор олчиж байгаа. За энэ дараагийнх нь болохоор Фаренгейтийн хуваарьч шилжүүлнэ. За 1.2-ыг температураар үржүүлээд хэдийг нэмэн тий. За тэгээд 1.8-ыг температураар үржүүлээд 32-ыг нэмээд ингээ Фаренгейтийн температур гарна. За ингэж бодно гэсэн үг. За хэвийн нөхцөлд мөсний хайлах температур хэд вэ?
За энэ бол шууд 0 градус Цельстэй цөмөр сая ярьсан. За дараах нотлого болохоор 2.5 кг масстай мөс хасах 30 градус Цельс температураас харсах 20 градус Цельс температуртай болсон бол орчноосоо ямар хэмжээний дулаан авсан бэ? За тэгэхээр нөгөө нэг температур өөрчлөгдөх үед дулааныг олох томьёо тий. Q тэнцүү Cm T2-оос нь T1. За энэ томьёогоо эргэлээ бодох нь байна. За тэгвэл бодисын хайлахын дулааныг томилгоохоолох томьёо аль вэ гэхээр нөгөө лямбда m штэ тий. За энийг сонгоно гэсэн үг. За тэгэхээр энэ B, C, E-гүүд нь бол B нь болохоор түлшний шатлалтын дулааныг тодорхойлох томьёо байна. C нь болохоор ууршилтын дулааныг тодорхойлох томьёо байна. E нь болохоор термодинамикийн 1-р хууль байна. Тэгэхээр эднэр бол буруу, зөвхөн D зөв гэсэн үг тий. За. За дараа нь усны ууршихын хувийн дулаан R тэнцүү 2.3 мегажоул килограмм гэж өгсөн. Энэ ямар утга санааг илэрхийлж байгаа вэ? За энэ юу гэсэн үг вэ? 1 кг усыг буцалгаад ууршуулахад шаардлагадах энергийг илэрхийлж байгаа тий. За тэгвэл дараах тэгшдэглүүдээс аль нь изобар процессыг илэрхийлэх вэ? Изобар процесс гэдэг чинь даралт тогтмол. Тэгэхээр эзлэхүүн температуртай шууд хамааралтай буюу энэ дэн зөв гэсэн үг тий. За энэ дэн зөв байх нь. За дараа нь болохоор хэвийн нөхцөлд. За хэвийн нөхцөл гэдэг чинь даралт 1 атмосфер буюу 15 зэрэг паскал 0 градус Цельс температурыг хэлж байгаа. За инхээр даралт температур 2 өгөгдсөн байхад 2 моль хий хичнээн молекулаас тогтдох вэ. За 1 моль хий яадаг гэдэг вэ? Үргэлжлэн 10-23 шиг молекул. Даралт 4-ийг үржих нь 15 паскал байснаа 1-ийг үржих нь 15 зэрэг паскал болж буурж байна. За тэгвэл энд үед гүйцэтгэсэн ажлыг бол. За энэ бол 1-ээс 2 нь даралт тогтмол изобар байна. 2-оос 3 нь эзлэхүүн тогтмол изохор байна. 3-аас 4 нь даралт тогтмол учраас изобар байна. 4-өөс 3 нь эзлэхүүн тогтмол учраас изохор процесс байна. Энэ бол 2 изохор, 2 изобараас тогтсон цикл процесс. За тэгэхээр энд яах вэ гэхээр изохор изобар процессын үед ажлыг олоод тэгээд нэмээд олж болно. Эсвэл даралтын өөрчлөлтийг эзлэхүүний өөрчлөлтөөр үржүүлсэн буюу Бэно. Танаа бариад байгаа. ажил ангиж бодлого бодно гэсэн үг. Дараах нь эзлэхүүн тэлэлтийн коэффициентийн нэгж аль нь вэ? За К-г авах нэг зэрэг тий. Ягаад тэгэхээр нэгийг хуваах нь аль байгаад байгаа шүү дээ тий. За дараа нь Цельс температуртай керосин эзлэхүү өгсөн температур өгсөн. Хөвтөл халаасан гэхээр эдээ хоёр гэсэн үг тий.
Тэгээд би эзлэгүүнийг ол гэж байна. Тэгэхээр бид эзлэгүүн температур хоёр өөрчлөлт чинь даралт тогтмол гэсэн үг. Тэгээд изогоор процессын тэгшлэлээ хэрэглээд тэгээд эзлэгүүнээ олох нь. Одоо хоёрыг параметр тоолго. За ингээд их дөрөв бодлогыг давтагдж байгаа учраас за ерөнхийдөө ингээд онлайн мэдчих юм бол одоо ботууд бол хэлбэрчдэг. Жишээ нь эдгээр процесс гэдэг чи эзлэхэн тогтмол гэсэн үг. Тэгэхээр температур хоёр л өөрчлөгдөнө. Тэгэхээр энэ тэгшдэг гэсэн. Тэгвэл одоо 3 мол хийд хичнээн молекул байх вэ? 3 үржихэн 602. Тэгэл олчих шүү дээ. Танд өнөө 6 30 гэсэн. Дараа нь болохоор энэ эзлэх өөрчлөлтөд өөрчлөгдсөн. Энэ бодлого бодохдоо яа гэлээ. Тэгвэл энэ дөрвийг багс үг тэгэхээр уртыг өргөнөөр үзүүлээд ажил гарна гэсэн. Ингээд за дараа нь яг 800 жоул дуусах дотоод нэр 600 жоулаар нэмэгдсэн ажлыг бол тэгэхээр термодинамикийг өөрөөр бичгээр Кубын 100 А-д нэмэхэд дуурч тий тэндээсээ агаа олчихно гэсэн үг. Тэгэхээр бүгд сасах нь уулна. Тэгэхээр 800 600 хасаад 200 ажил хийсэн гэсэн үг. Агийн хэмжлэн бодлогыг бодохдоо саяны үтсэн гол ашиглана гэсэн үг. За ингээд өөрөнд нь анхаарлсан баярлалаа. Эцсийн шалгалтанд ажил төгсөе. Чат бичээд орохоор тэгээ чатанд хариулъя шүү заа юу. За баяртай. Баяртай агшаа. За баярлалаа хүүхдүүдээ. Одоо тэр Google Form дээр бүртгүүлэх юм байвал бүртгүүлээрэй хүүхдүүдээ. Бүртгүүлээгүй хүүхдүүдээ байвал. Тэгээ би энэ рекордыг хадгалчихсан. Та энэ рекордоо тэгээ буцаад өгч үзээрэй. За. Яаж бүртгүүлэх вэ багшаа? Google Form дээр Gmail-ээр ороод бүртгүүлчихнэ. Багшаа байна уу? За асуулт асуусан хүүхдүүдээ. За Асуугаа. Презентацийн багшаас нь асуугаад зөвшөөрлөөр нь тавья. За болно гэвэл. Өчигдрийн багшийн хичээл тэр эшкорт нь файл хэсгийн эшкорт дотор за 4 сарын 15-ны механикийн сэдвгээд би бүр татаж аваад буцаагаад апплод хийсэн файл байгаа. Тэрийг үзээрэй. За юу та. за Өөр асуух юм байна уу? нөө Google Form-ийнх нь юу ханаас олж бүгдэх юм бол За. Тэр Teams group руугаа ороод пост гэсэн хэсгээр нь байгаа. За дээшээ доошоо гүйлгэхээр байгаа. за баярлалаа. За баярлалаа. Би чатан дээр нь юу энэ митингийнхээ IT гэлээ. IT тэгээд пассвортыг олоод тавьчих. Та тэгээ найзуудтай өгөөд маргааш
Гэхдээ энэ бас учрыг одлоогүй л байл та юу ячих юм бэ? Өдөр болгоных нь митингийнх нь ID нь өөрөө байж магадгүй. Эсвэл маргааш тэрнгээр ч оруулж магадгүй. Дахиад би тавьчихъя за. За одоо бүгдээрээ гарвал энэ бичлэг нь хадгалагдана. За гомцуулаа амгалан баяраа даашка амгалан гараарай.